Хамгийн мэдрэмжтэй тэргүүн хатагтай. Ши Жинпиний их нэртэйгээ ханилсан түүх. Финлянд 1962 оны 11-р сарын 20-нд Шандиумужийн Юнчэн хотод төрсөн бөгөөд түүний өсөж төрсөн гэр бүлийн тухай мэдээлэл бараг байдгүй. Өөрийнх нь хэлснээр аав ээж нь хар бага наснаас нь дуугуур урлагт дуртай болоход бүхий л талаар дэмжиж байсан гинэ. Бага ангид байхад нь дуу хөгжимд авьяастай гэдгийг нь мэдсэн эцэг эх нь хөгжмийн боловсрал олгоход анхаарч тусгай сургуульд оруулжээ. Хөгжмийн сургуулаа дөнгөж төгсөөд байсан гоо сайхан царай зүстэй, сайхан хоолойтой бүсгүйг янз бүрийн хамтлаг, ардын дууны чуулга зэрэг газрууд өөртөө авах гэсэн боловч Финлянд цаг зуурын алдар хүнд биш. Харин амьдралыг нь авч явах боломжтой чиглэлийг хөөсөн нь Шандиуны цэргийн тойргийн дуу бүжгийн ансамбл байлаа. Тэрээр гайхалтай авьяастайгаас гадна маш ухаалаг нэгэн байсан юм. Учир нь тэр үед армийн дуу бүжгийн чуулга гэдэг маш алдартай аливаа нэг концерт тоглолтод хамгийн чухал байр суурийг эзэлдэг цаг үе байсан. Лиан ийм хамтлагт байснаар хамгийн сайн концертын танхимд дуулж байсан төдийгүй бүр гадаад улс оронд ч тоглолт хийх боломжтой болсон юм а. Өсгүй удалгүй од болж тухайн хамтлагийн ямар ч тоглолт түнгүй байхаа болж Лианыг харах гэсэн дуугийн сонсох гэсэн олон мянган үнэнч дэмжигчтэй болсон байна. Түүнд аялан тоглолт оролцсон олонний анхаарлын төвд байхын таалагдж байсан боловч хувийн амьдралдаа зарцуулах цаг зав бага байлаа. Байнгын аялан тоглолт бэлтгэл зэргээс болж түүнд хувийн амьдрал гэж үнэндээ байсангүй. Харин энэ үед түүний найз нөхд нь тус болохоор шийдэн нэгэн залууг танилцуулах гэж оролцсон байна. Энэ бол далайн эргийн Сиамен хэмээх жижиг хотын дарга Ши Жинпин байлаа. Финляндийн танихгүй залуутай уулзах хүсэлгүй байсан боловч найз нарынхаа сайхан залуутай танилцах гэсэн шахалтаар аргагүй явжээ. Гэхдээ тэрээр энэ уулзалтанд ямар ч ач холбогдол өгөөгүй учраас огтхон ч гойж гоцсонгүй. Цэргийн хувцастайгаа л оцсон гэдэг. Ши Жинпин нэрэл дажгүй сайхан залуу байсан бөгөөд боловсралтай, хошин яриатай энэ хүн нэг л мэдгэд бүсгийн сонирхлыг татаж эхэлсэн байна. Хятадын ирээдүйн удирдагч хожим энэ тухай ярихдаа 40 минут ярилцсны дараа жохом энэ бүсгүй л миний ирээдүйн гэргий байна гэдгийг ойлгосон гэжээ. Олон жилийн дараа улс төрчийн эхнэр анхны уулзалтынхаа тухай зүрх маань хачин болж ёстой заяаных нь нөхөр болох гэж хүн энэ гэж юу гэсэн бодол төрж байсан гинэ. Энэхүү уулзалтаас хойш тэд өөр хотуудад амьдарч байсан. Угаас цаг зав багтаа зэрэг шалтгаанаас болж ховорхон уулзалтаж байжээ. Гэхдээ орой болгон уцаар янз бүрийн юм ярьж цагийг өнгөрөөснөөр бүтэн жилийн дараа эхнэр нөхөр болохоор шийдсэн байна. Тэдэнд нэжгэр том хурим найр хийх боломж байсан боловч ингэж хуримлах хэрэгтэй эсэх талаарч ярилцаагүй гэдэг. Залуухаас найз нартаа орой 7 цагт бүгд цуглараарэ. Хоол ундаар дайлах болно гэсэн урилга явуулаад өөрсдөө гэрлэлтэд батлуулж хуримын зураг ахуулахаар явсан байна. Жирийн нэгэн үдшилтэд очиж байгаа гэж ойлгосон найз нар нь ирээд Ши Жинпин улс даяар сайхан бүсгүй хэмээн алдаршсан Финляндд сууж эхнэр нөхөр болж байгааг мэдээд мэл гайхсан гэдэг. Хормын дараа шинэ хосод бас сар хийгч зав гарсангүй. Тэд хамтдаа 4 өдөр цуг байгаад өөрсдийн ажлаа хөөн явцгаажээ. Хэдийгээр иймэрхүү холын харилцаа цуг байх боломжгүй байдал зэрэг нь шинэ хосуудын цаашдын амьдралд ихээхэн хортой байдаг боловч тэд салж сарнаагүй маа. 1992 онд Лиан охин төрүүлж түндээ Ши Минзэ гэсэн нэр өгчээ. Хүүхэд төрүүлсэн боловч дуучны маань амьдрал бараг өөрчлөгдсөнгүй. Мөн л гадаад дотоодод аялан тоглолт бэлтгэл Финляндийн энэ их зүтгэлийн талаар өнгөрөөгүй бөгөөд тэрээр хурдан цол нэмж хошууч генерал болжээ. Ши Жинпин цагийг зүгээр өнгөрөөгөөгүй албан тушаал агсаар байсан ба хотын даргын ажлаа өгсөний дараа хид хідэн ажил амьдрах газраа солон явахдаа байнга төрийн ажил хийж байсан байна. 2007 онд тэрээр Хятадын хамгийн том өндөр тушаалтанд очиж болох хүмүүсийн нэг хэмээн нэрлэгдэж 5 жилийн дараа Хятадын удирдагч болсон байна. Улс төрийн намын ийм том албан тушаалд очихын тулд зарим нэг хязгаарлалт бий болсон нь Финляндийн цэргийн ансамблд дуулах явдал байсан бөгөөд Финлянд ямар ч эргэлзээгүйгээр ажлаа орхин хувийн амьдралаа өөрийн нөхрийнхөө ажил албан тушаалд зориулсан байна. 2012 онд Ши Жинпин
Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, жилийн дараа бүгд найрамдах Хятад ард улсын дарга боллоо. Хятадын тэргүүн гадаад улсад албан ёсоор айлчлал хийхэд Финлянд зөвхөн нөхрөө даган яваа гэргий төдий биш, Хятадын улс төрийн элит хэсгийн нэгэн нүүр царай дахин давтагдашгүй өөрөмөц өнгө төрх нь болдог билээ. Урд өмнө Хятадын тэргүүн нар айлчлал хийхдээ Европ загварын костюм өмсөж зангаа зүүдэг байсан бол Финляндийн зүтгэлээр Европ болон Хятадын үндэсний хэв маяг орсон өөрөмөц албан ёсны хувцастай болсон байна. Заримдаа Хятадын дарга их нэртэйгээ цог ихээхэн өөрмөц өнгө төрхтэй хувцас өмсөх бөгөөд Нидерландд болсон хааны хүлээн авалт дээр Хятадын үндэсний хувцас өмсөн очсон нь тэнд байсан олон хүний төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан юм а. Хожим энэ бараг уламжлал болж гадаад улс орны хаад ерөнхийлөгч нартай уулзах уулзалтанд Хятад үндэсний хувцас өмсдөг болжээ. 2014 онд Хятадд болсон Аз номхон далайн бүсийн эдийн засгийн чуулга уулзалтан дээр гадаадын улс орны ерөнхийлөгч нарын өмсөх хувцсыг жохом Леон сонгосон гэдэг. Леоныг өөрийн улсын төлөө нөхрөөсөө дутуугүй үүрэг гүйцэтгэж байгаа гэж үздэг олон хүмүүс байдаг. Түүний ёс зүй бие авч яваа байдал гадаад төрх зэрэг нь бүхэл Хятадын өнгө төрх төлөөлөл болж буй. Хятадын өмнөх удирдагч нарт жохом ийм нүүр царай дутагдж байсан ажээ.